Хүн энэ бүх өрөөр цаг үед Бурхныг даган алгасан хэрэн Бурхан бүх зүйл болон амьд бод галын хор заяаг захирдгийг мэддэггүй Бурхан бүх зүйлийг хэрхэн зохион байгуулж чиглүүлдгийг ч мэддэггүй Өнийг өнөөгийн хүн тэрч бүхэл балар эртний хүн ойлгоогүй Үүний шалтгаан нь Бурхны үйл хэрэг хэтэрхий нугмал байдагт бус Бурхны төлөвлөгөө биелэх болоогүй дэж бус Харин хүний зүрх сэтгэл болон сүнс Бурхнаас хэтэрхий холдож Бурхныг дагаж байхдаа сатанд үйлчилсээр байх хэмжээнд хүрсэн бөгөөд Үүнийг ч мэддэггүйгээс болж байгаа юм Бурхны мөр болон илрэлтийг хинч идэвхийлэн ирж хайдаггүй Бурхны халамж хамгаалалт дор оршихыг хинч хүсдэггүй Харин орондон тэд энэ дэлхий энэ хүүёр юм уу хүн төрлөختний дагдаг Оршин тогтнолын дүрм журамд дасан зогцохын тулд Сатаны ижрэл түшгэлхэд бэлэн байгаа Энэ үед хүний зүрх сэтгэл сүнсэн Хүний сатан дурган барьдаг Сатаны идэж тэжэл болдог Үнэс илүүтэйгээр Хүний зүрх сэтгэл сүнсэн Сатаны оршин суудаг газар Мөн зүй ёсны тоглоомын талбай болдог зарчим хүний оршин тогтнолын үнцэн ач холбогдлын талаарх ойлголтоо хүн өөрийн мэдэлгүй гэдэг Бурхны хууль бурхан хүн хоёрыг хоорондоо гэрээ Хүний зүрх сэтгэл аажмаар бүдгээ Хахаа эсвэл бурхан анхаарал хандуулахаа болдог цаг хугацаа өнгөрхийн хэрэг хүмүүс бурхан хүний бүтээсний ач холбогдлыг ойлгохон байсан Бурхны анаас
бүхнийг ч бас ойлгохгүй байсан. Дараа нь хүн бурхны хууль тогтоомжийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл сонсон хөшүүн болдог. Энэ болон хүн төрлөختний эмээнэл билээ. Энэ хүн төрлөختний эмээнэл билээ. Гүнээ зовсон энэ хүмүүсийг төгс хүчит нэгэн өршөөдөг. Үүний зэрэгцээ хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ямар ч ухаан мэдрэлгүй энэ хүмүүст тэр зэвүүцдэг. Тэр эрж хайж зүрх сэтгэл сүнсийг чинь эрж хайн чамд ус хоол хүнс авчрахыг хүсдэг. Ингэснээр чи сэрнэ. Цаашид сангаж өлсөхгүй. Эцэж ядран энэ дэлхийн зэврүүн байдлыг баг зэрэг мэдрэх үедээ бүү төөрөлд бүү уйл төгс хүчит бурхан харгалзагч чамайг хидийдэж ирсэн тэврэн авна.